Тий. Махаар бол. Юуны мах хөө та? Хөвчлээ. Тэр одоо босод хэрээнүүд шавлах гэж үзнэ аас. Ойлгох завгүй. Одоо энэ хэрэг ингээд дуугархаараа штэ босож штэ хэрээнүүд нь одоо дуугаа аваад хүрээд ирдэг гэж байна. Тэгэл тэгээд яатлын гоё юм чи зэрлэг амтан байж яагаад хүнтэй хамт яваад байгаа бэ гэдэг гайхан л та. Та юуны махаар халддаг? Одоо ерөөхдөө бол яг цэвэр хоньны махаар хаалж байна. Яг тижээ хант зөндөө байх чи яагаад ингэж хэрэг гашуулж байгаа. Тийм шүү. Тэр ингэж болох гэж бодсоо ба энтхийн хэрээнүүд нь сонирхоод хүрээд ирнэ. За хайлт ханцунаас ихлэ бууч. Тэгэхээр энэ гар руу гарч ирэх гэдэг юм үү те чи. За хайлаа. Биелэг уснаа. Тэр хүн шүү вэ хэрэг? Энэ хөнкөө гайг. Яа хоолыг булах гэдэг юм уу? Хоолыг хамт идэх гэдэг юм уу? Гайхч л байгаа хэл. Өөр нь ч аим сонир шоо болохоор тэр ард тал дээр ирээ суудсан. Манай энэ үснэ ингээ босцоо. Бүдүүн болчих жоос тээ. Стресст ч байгаа. Ерөнхийдөө бол хэрэг бол нөгөө олон идчихтэй шоо. Ногоо амгоо сийг зээвч гэдэг юм уу те. Олон юм идэнэ. Тэгэхээр одоо бол яг энэ ангаахаа байгаа учраас би нэг шинэ дижилтэй хоолоор өндөг идэн бид нар чинь чансан өндөг өдөрт нэгээ гусчихна. Ангаахаа гэхээр одоо хэдэн 7 хоног хэдэн сараатай гин ангаахаа гэх үү? Одоо энэ одоо яг нас нь бол 4 сарын 20-нд төрсөн гэж үзээд тэрнээс одоо нэг сар гарамтай л болж байгаа 30 эд хоногтой. Би одоо ангаахаа гэхээр нөгөө болжморын ангаахаа дээр чи юм гэн байгаад байдаг. Тэгэхээр чи амар том байгаад тах их байгаад байна л да. Тий энэ болохоор ягаад том байгаа гэхээр одоо энгийн энэ годомчонд байдаг хэрээнээс бол том хэрэг буюу хон хэрэг гэж явдаг бидний хэлгээр raven гэдэг. За одоохоо. Тэгээд хон хэрээний зоолцоо нь болохоор баг том хэрэг шигэд бусад хэрэг шиг айгу том байдаг. Идэж уuna гэж амар, баач юм гэж амар. Ерөнхийдөө хон хэрэг бас ерөнхийдөө маш чаг дуутай шоу. Та яагаад хэрэг одоо гашуулах гэсэн юм? За би бол ерөнхийдөө өөрөө бол яг төрөл бүрийн амтан тижээг сонирхолтой. Түүнийхээ хүрээнд тижээж байгаа. Бусдаар бол хүмүүс бол нөө бөө юм уу те нэг тиймэрхүү байдлаар нь яриад тах шиг байна. Сонирхол тижээдэг гэж бодож. Надад бол тийм баг. Би одоо өөрөө нөө йог бэлтгэл юм бааш. Тэгээд надад илүү бас энэ амтны илүү тийм сүнслэг чанартай, ухаалаг чанарууд нь маш их таалагддаг. Ерөнхийдөө потенциалын хувьд гэх юм бол нэг 7 настай хүүхдээ одоо асуудал шийдэх чадвартай адилхан гэж үзээд байгаа. Энийг бол ямар нэг одоо те бүр хүний хэлээр ярьж чадна гэж. Тэгээд ярихдаа бүр нөө одоо юу гэдэг тотолол ингэ дөөрэж хэлдэж штэ. Энэ бол одоо сурсан үгээ ухамсартайгаар ашиглах. Ямар үед аль үгээ хэрэглэх үү гэдэг ч гэдэм үү те. Одоо өөр Орсын сайтууд майтууд дээр ярьдаг хэрээнүүд бүрээс ер нь дэлхийд ярьдаг хэрээнүүд айгүй их хөөх яг бүр хүн шиг ярьдаг. Хүмүүсийн нийтлэг болохоор нөгөө татыг ярьдаг гэдэг штэ. Хэрэг тэгвэл хүний хэлээр ярьдаг гэж ойлгож байна. Таны одоо ангаахаа сургуул гэсэн тийм сургуул. How you doing? Are you stuck in the blizzard? Say hello. Say hello. Hey, hello. 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 Were you stuck in the basement because it's so much snow, huh? How are you? How are you? How are you? How are you? Pretty cold, buddy. How are you? How are you? I'm cold. Are you happy to be up? Are you happy to be up? I know, right? A lot of snow. I know. I know. I know, right? Hey. I know, right? I know, right? I know. Одоо бид нэг гар дээр ирж суух муу гэсэн иймэрхүү л юмтай байна. Тэгэл удахгүй дуудаал ирдэг болно. Тэгэл одоо бүр нөө зарим улсуудад хэрэг тийжэхийг хоригдсан байдаг. Гаршуулахыг яадах юм бол амар хурдан сордоо.
Тэгээд амар галалцсан зүйлс хүмүүст аягүй дуртай. Тэг бүр ингээ хүмүүс нэг хулгай хийлгээ сургацсан байдаг. Тэг ингээд бэлэн мөнгө харахаараа ингээ шүүрж мөрөө цухтаангуудаа эзэндээ авчирч өгч мөгдөг тийм. Тиймэрхүү үйлдэл тэгсэн болохоор зарим улс одоо ерөөхдөө хэрэг хийжэхийг хоригдсан байдаг. Тэгэл нөө хэрээний өөр мөрөөр чаа үзэхээр амар их юм нөө галалцсан дээр үед бол одоо үгдээ алт мөнгөл тийм галздаг байсан шүү дээ. Тэгэхээр алт мөнгө их олдог байсан. Одоо бол ерөөхдөө хаа газраас нэг юм алгал галзчил харагдчихд байвал одоо юу гэдэг ямар ч хамаагүй хогт өгөөд амар гангалах туртай юм шиг байна. Таны хэддэх хэрэг сонирхолтой вэ? Энэ одоо би ч одоо яг хон хэрэн дээр бол миний 3 дахь хэрэг гэж явж байгаа. Ерөөхдөө нэг одоо тэр хоорондоо тэгэл тий энэ хавийн хэрээнүүд найгаад байгаа юм уу сонирхоод байгаа юм уу? Манай энэ бол хамаг өсөн өргөйцөө байнгын анхаарал тэр дээр л яваад. Одоо гэртээ тижээж байгаа хэрэг байгалийн зэрлэг хэрээний ялгаа юу яах вэ? Яг одоо энийг гэхдээ яг байгалийн зэрлэг хэвээр нь үлдээн л дээ. Жишээ нь одоо энийг яг тижээж байгаа хүрээнд эцэг их нь байгаль дээр юу хийх ёстой байсан тэр болгоныг өмнөөс нь хийж байгаа. Тэгээд тэрнийхээ хүрээнд буцаад ам барих ч гэдэг юм уу та байгаль дээр яаж амьдрах ёстой бүх юм зааж өгнө. Тэгээд нас биед хүрэхээр тодорхой хугацааны дараа тавьдаг байхгүй. Тэгэхгүй бол одоо энэ бол ингээл одоо бараг 2 сарын дараа гэхэд л ерөөхдөө бол хангалттай болчихно гэсэн үг. Тэгээд одоо биеийн ч бол энэс нэх айхтар томорхгүй 30% тал томорхох. Тэгж байгаа л ерөөхдөө ам барих чадвар ч гэдэг юм уу бүх юм зааж өгөө тавихгүй бол хүн хэтэрхий дасчих юм бол их удаан байжчих юм бол хүнээс хамааралтай болоо явцдаг. Хамааралтай болчих юм бол насаар нь тижихээ зураа аргагүй бол. Тэгэхээр ерөөхдөө нас биед хүртэл нь хамт байна да. Хэрэг хэд настай? Одоо энэ бол нэг 150 орчим наслана. Аваад. Одоо хан хэрэг бол бусад хэрэг одоо арай урт насалтай. Одоо бидний мэддэг нөгөө шаацгайг шуу байдаг шүү дээ. Тэр ч гэсэн хэрээний төрөл ахгүй. Алгал болохоос ш. Тийм. Тэгээд хан хэрэг бол нэг гар дээр бол 30, байгаль дээр бол нэг 20 гаруй жил амьдардаг. Ерөөхдөө урт настай шоо гэж хэлж болно. Та өмнө одоо тэрээ тижээ сургаж байсан гэж байгаа штэ. Тэрийгээ эргэж тойрдгоо одоо хаана юу хийцгээж байгаа вэ? Тэгээд зүгээр олон хар хэрэг тэгэл тэнд явал гооглахаар за термин байгаа л гэдэг шаазамын байл гэдэг гээд зөвхөн бодхоос цаашгүй бусдаар бол яг гэдгээд яг хаана юу хийж явж байгаа нь бол чөтгөр бөө мэддэг. Одоо ерөөхдөө яг 50-ны дараахан бол одоо буцаж ойрхон ирэх ч гэдэм үү те цагаан дээр ирэх ч гэдэм үү. Тиймэрхүү байдлаар дааж магадгүй байсан. Тэгэл баг багаар байгальдаа тасаад буцаад явдаг та. Өндөг байх юм шиг авчирсан уу? Гүү энэ өндөгнөөс гараад ерөөхдөө нэг хүний гар дээр ирээд нэг жоохон тамиртай одоо үгүй те. Хүний гар дээр ирэхэд бас гайгүй болох хүртэл харж агаад бид нар ч бас ингээд шувуучд ч ингээд судалдаг. За өнөөдөр тэнд тийм хэрэг өндгөлсөн байна. Тэд нар тэдэн настай болж байна гэдэг юм уу те. За хон хэрэг бол ерөөхдөө хотын шувуу бол биш. Одоо жижиг хэрээнүүд бол хотын шувуунууд баг. Энэ бол хотоос гадуур жоохон зэрлэгдүү маркеттэй тэгээ хосоор амьдардаг. Босноо сүргээр амьдардаг ч гэдэг юм уу. Ер нь хотыг тойроод нэг 60 орчим гэр бүл байдаг. Яг хон хэрээний. Тиймэрхүү тоо хэмжээд. Тэгэл бид нар тэндээс харж байгаа л тэгэл яаж нээж байгаа л. Одоо баг аав ээж нь таньдаг болоо гэдэггүй. Орон сууцнд тижээдэг шүү дээ тэ хэрэгээ. Тэр одоо нөгөө орон сууцны айлуудад ямар нэгэн дуу чимээ төвхтэй зэл байхгүй юу? Байна. Тэгэл бид хоёр айл болох одоо энэ ангахаа авах үедээ нэг жоохон ойрлоо байдаг. Яа гэвэл юм болгоно ингэ шаардж идэг учраас. Тэгээ бусдаар бол ерөөхдөө бол ойрлох нь гайгүй. Яг ганц хоёр ойрлол хоол ундын өгөөл. Тэ. Монголчууд одоо хэрэг тийм дуртай биш шүү дээ, тийм ээ. Тэ. Гэтэл зарим нэг улсад болохоор миний мэдхийн одоо Пулаа, Бутан гэдэг улс байдаг шүү дээ, тий хаан тий. Тэдний улс бол бүр хэрэг ингээд одоо манай улс нөгөө морио сүлдэндээ залсан шиг хэрэг сүлдэндээ залсан. Тэр улсад хэрэг алсан үнийг цаазаар авдаг гинэ. Гэтэл монголчууд хэрэг жоохон ургуу шүү дээ, тий. Тэгээд тийм одоо жоохон мухар сүсэг гэх үү. Мухар сүсэгтэй тийм хүмүүст одоо тижээж байгаа хүний хувьд та хэрэг цагааруулж эхлэхээр зүйлсээ хэлээч. Ер нь бол ёо дамгцэн шин чанараас алхал одоо юу гэдэг бусад бүх орнуудад хэрэг бол дандаа юм цэцэн зэлмэг ухаантай одоо байнга амар одоо memory маш сайтай ч гэдэм үү те зүүн бэлэгтэй ч гэдэм үү заавал талаасаа сүнсний холбоос
хийдэг те. Одоо хоёр ертөнцтэй харьцамаарч гэдэг юм уу олон зүйлүүд. Гэхдээ миний хувьд бол яг тэр зүйл гэдэг энэ одоо илүүтэйгээр амтан гэдэг талаас нь тэгээд би өөрөө нөгөө анх яагаад сонирхолсон гэхээр өөрөө амьд хөгжмөс сонсдог рок гэл авар хар хувцлаа л тэгэл авар тэгээ явдаг намайг бага байх тэгээ авахор ерөөхдөө авар ингээд рокуудыг айгу муу үздэг байсан. Гэхдээ тэд нар ингээд дотор нь орохоор ямар гоё хүмүүс байдаг үлээ гэдгийг мэддэг учраас тэгээ яг бидэртэй адилхан юм ад үзэгдэж байгаа юм шиг төрөл дундаасаа шууд дундаас юм зөвхөн зүснээсээ олж те одоо муугаар дуудагддаг юм шиг санагдсан. Тэгээд анх сонирхож эхлээд те хараад усаал тэрнээс хойш тэгээ судлаад үзэхэд бол гайхалтай ухаантай шоу гэдэг нь бол мэдгдсэн. Одоо энэ нэвтрүүлгийг үзээд хүүхдүүд одоо бас таны дураагаад ээж ааваа хэрэг хийжээ гэж бодож тэд нарт та юу гэж хэлмээр байна? За хүүхдүүдэд болвол арай жоохон ахтах байх. Яа гэх юм бол тэр нөө зэрлэг шоу гэдэг утгаараа гэрт байхад олон тэ зан характерын хувьд бол ерөөхдөө нэлээд жоохон туршлагатай ч гэдэг юм уу. Нэлээд зорьсон хүмүүс тийж хэрэгтэй. Бусдаар бол юм тотмочиг юм амар бол биш. Тийм тэгэхээр бол ерөөхдөө хүүхдүүдэд бол хэлэхэд те ингэ зүс нь харж ирсэн амар хөөрхөн сэтгэл нь болонтой толгой айгу смарт тийм чиний тухай яриад тийм тий айгу смарт амт шүү тэгэхээр та хэрэг тэгээ буруугаар бодож байгаараа ер нь альва юм зөвхөн өнгө зүсээс нь ч олж идэм юм. Энэ бас амар муухай дуутай. Тэгээ дуу хоолойгоороо ерөөхдөө бусад амьтныг айлгах ч гэдэг юм уу дохио өгч гэдэг юм уу шувуу дундаас хамгийн чаг дуутай шүү байхгүй. Тэгэхээр муухай сонсогддог ч юм уу тэгээ тэрнээс нь олж битгий бас одоо сөргөөр дүгнээрээ бид нар бүр амар ухаантай одоо жишээ нь хэрэг болол толинд өөрийгөө хараад одоо таньж чаддаг ховрхон амьтдын нэг гэж байгаа байхгүй юу. Одоо өөр ингэ тоолч маглал та пак гэж тэгдэг. Тийм. Өөрийг нь яриад тахыг мэдээд тэгээд тгшгүй. Тэгээ сайхан яриад л гэдэг шиг шүү дээ. Тэгээд оршуулгын ёслол үлддэг. Нэг үгсэн хэрэг олдох юм бол тэрийг тойрч очоод ямар шалтгаанаар үгсэн байна гэдгийг одоо судалгаа хийж гэдэг юм уу те ингэж мэдээ тэндээс нь анализ хийдэг. Тэгээд ерөөхдөө одоо эдэж тижээлийг зөвхөн эдхийн тулд биш юм ирээдүйд зориулсан углуулдаг. Одоо хэрэгтэй зүйлс хүмүүсээ мэдчлээ амар олон фактууд байдаг. Одоо юу гэдэг Оросд бол одоо хэрэг нэр нь бол хулгайч гэж явдаг байхгүй юу? Одоо хулгай хэрэг шиг хулгайч гэдэг. Яа гэвэл баймаа сэргэлэн зайлтай. Тэгээд одоо бусдаасаа ингэж ингээ хоол хүмүүсээ нуудаг. Нууж байхдаа ингэж худлагаас нуудаг. Энд нуулаа шүү. Тэнгүүтээ тэндээсээ өөр газар очингуудаа жигнэсээ хоолоо нууж муудаг ч гэдэм үү те. Тэгэл яриад байлээ. Олон төөхөд байна өө энэ тест тэгээд. Чи одоо ингээ гараа цээж рүү түлхэх наа чи хаацахгүй. Цээж рүү түлхээд. Яа. эргээд. Гоё нөө. Ямар актив байна? Супер харагдчих. Гараа жоо өөрлөг нугал тохоогоо нугал. Тэгшгэн. Чаваг хаацахгүй, тоошгүй. Мөрлөөчл яварч магад. Хүүхдэд айгүй ээлтэй тийм биш үү? Тайчгүй энэ тийм амар догшин биш. Заахнахаа. Сэтгэл ямар байна? Амар гоё. Яг тийм яриас орчих. Ангахаа гэж шнаа чаа. Бүр хүүхд тийм үү? Тийм гээ. Йоо. Алишл. Тэ хэрээний тухай мэдгүй хэрэг ер нь ямар шоу вэ? Хар шүү. Өөр мэдэх зүйл байгаа юу? Өөр ер нь мэдэх юм байхгүй. Хүмүүс ер нь тэгээд ер нь муу яриад лээд ш тэрийг муу шүү гэд. Нэг бичлэг яваад байсан шүү дээ ингээд нөгөө нэг цагаан шүү гэд хэрэгтэй ингээ харьцуулаад тэрийг л харцсан. Ер нь нэг тийм тодорхой сайн дэлгэрэнгүй ойлголт бол байхгүй. Ямар шоу гэж боддөг вэ ер нь? Хэрэггүй. Тий. Байдаг шүү гэж боддог. Зүгээр л энгийн байгалийн амтнд тэр чинь нэг амар сүрэг утга байхгүй л гэж үзээ. Махнаас өөр бид тээр өдөрт нэг чансан өндөг зоогдчихж байгаа. Одоо ураг сайтай хоол өгөх хэрэгтэй байгаа. Тэгэл нэг илэг мэлэг өгнө. За янз бүрийн махнууд өгнө. Тэг яг хаа маха зарим нь өөрийнхөө сайн мэдж байгаа эрүүл мах гэж үзэх юм бол түүхийгээр нөгнө. Бусад махнуудыг ерөөхдөө чанж болоо бактерийг ялгаж өгдөг. Та нэг дуудаад гар дээрээ нэг суулгах одоо юу гэдэг вэ? Трүк. Тэгвэл ирэх болов. Одоохондоо бид тиймэрхүү хөдөлгөөнүүд нисэс сураагүй байгаа бид тэр. Ойр зурхаа тий. Ойр зурхаа нэг иймэрхүү богино зайнал нэг тэр. Хэдэн нас урж нисэс сурт юм бэ? Одоо ангахаа байгаа гэж байна. Одоо нэг
7 хоногийн дараа л нисээс орчин да. Тэгээ нисээс сурахад таны оролцоо шаардлагатай юу? Өөрөө нисээс орчих уу? Тэгээ гэрээ нөхцөл яаж нисээс сурах вэ? Баг гэдэг нөгөө. Гэрээ нөхцөлтэй өөрөө л нисээс орчин. Тэгээд би яг аюулгүй орчныг хангаж өгнө. Очоод цонх мөргөө думчхаарг бол байх ч гэдэм үү те. Тиймэрхүү байдлаар. Ой, хайлаа буух уу? Тэгээ сайн нисдэг болохоор байгаль гаргаад нисгээд тахав. Тийм ойр ойрхон нисэх нь гол нь тэгээ нөгөө дуудаад буцаад ирдэг болох сургах гэдэг дасалт гэдэг зүйл маш их хэрэгтэй. Одоо эн чинь намайг одоо өөрөө ээж гэж бодож байгаа. Одоо сөргийнхээ альфа гэж бодож байгаа. Миний өгөнд орж байгаа. Би хоолыг нөгж байгаа ч гэдэг юм уу те. Энэ юу гэдэг вэ? Үс идээд байна уу? Идээд байх шиг. Өөр хүмүүс дээр очихдаа ямар вэ? Гайгүй би нэг хүмүүст жоохон дасах гэдэг найз нөхдүүдийнхаа хүрээнд ингээд бас их ойрхон байлгадаг. Тэгэхээр гайгүй. Энэ хүүхдүүдийн гар дээр суул яхаа. Ягчгүй. За хоёул дээшилмээрг байна. Тэгээ цаашаа харцгаах гай. Хөөх харагдмаар шүү дээ ойлоос. За хөөх харагдчих та хоёр. Алло, чи энэ гар дээр суу. Хап. Одоо бид нэг иймэрхүү хап гэсэн нэг иймэрхүү л хөдөлгөөнтэй байна да. Яаж мэдхөө? Энэ болохоор яг нөө юу муур шиг хүүс нь одоохондоо тодорхой биш. Тэгээ манай хэрэг Trinity гэдэг багхгүй. Trinity буюу хүн байгаль сүнслэг байдлын хослол одоо гурвал гэсэн санаа л та. Тэгээ unisex буюу тэгээ аль ч хүүсэнд таарахаар нэр өгсөн тэгээ. Яа дууддаг нэр нь бол өөрчлөгдөв шүү хүүсэнд тодорно гэсэн үг. Мэдэгдэнэ гэсэн үг. Одоо бол дууддаг нэр нь бол TT гээл сонсголонтой. TT. Мэдэн гэлзаад шүү дээ. Чүчи. Тэр ерөнхийдөө гар дээр бол ингээд сул болол нэг байлгадаг. Энэ уяанд тасгаж байгаа учраас Хосоороо амьдардаг гэсэн тийм. Тийм хосоороо гэрүүлээрээ. Ай. Тэш гараарай. За манай бас хэрээс одоо сонирхож байгаа тийм ээ. Тижээхийг хүсэж байгаа хүмүүст бас нэг сүүлийн үгээ хэлээч. Миний сүүлийн үг. Хэр их нэрэ бааж юу яадаг вэ? Сая бол 2-3 байгаа чи. Тий, энэ эдэн шууш бол тэтгэхгүй. Эдэл бол баана. Тэгэл тэгтээ яг бас нэг актер өмхийн зонхон өнөртэй бол биш. Тэгээ би харин хэрээнд бас нэг хүмүүс актер дургу байгаа болов гэж бодож ирсэн. Тэгээд тэгсэн чи би ингээл годомжинд авч явах ч гэдэг хүмүүс харахаараа амар их сонирхож ирж байна. Тэгээд өө чи амар ухаантай гэсэн штэ тийм ээ гэл ингээл дөнгөс нааш ирж явах хүртэл нэг ах мах тэл. Би жоо настай хүмүүс сайгаад идэх байхгүй. Домоо яри яасан гэх. Тэгэхээр бод. Тэгээд тэгсэн чи харин хүмүүс айгүй сонирхт юм байна. Тэгээд би сая пост оруулдаг байсан. Тэгээд сая энэ жил пост оруулсан чи амар олон хүмүүс хөөх ингээд тижээх сонирхолтой байдгаа яаж тижээх вэ гэж зөвлөгөө авъя гэдэг жийсэн. Тэгээд ер нь бол миний нэг дараа жилийн зорилго бол одоо зөвхөн хон хэрэг гэлтгүү одоо зэрлэг шувууд энэ үржлийнхаа үеэр үүрнээсээ маш их ундаг. Одоо эдгээр чинь нэгнийгээ түлхэж унгаана албаар нөгөө байгалийн хуулиараа тэгээд илүү их хоолойг авч идэхийн тулд ээжээсээ тэгэхэд бол нэгийгээ түлхэх нь байгалийн шалгарлаараа тэгээд нисэл сурах чахтаа гэмтэн гэж юм маш олон одоо шувууд ингэж газар тунаад унсныхаа дараа муурнахаа хоол болдог. Тэгээд энэ тохиолдол төр би болохоор одоо шувуу хамгаалах байр, зэрлэг шувуу хамгаалах байр тэр тусмаа зайг нь хэрэг сонирхдаг хүмүүсийг би одоо нийлээд бүгдээрээ нэг энэ зүйлийг хийя гэж бас уриалмаар байгаа. Тэгээд энэ бас бичлэгээ үзэж байгаа хүн байх юм бол манай энэ одоо TT тэргүүтээ манай хэрэг хамгаалах одоо шувуу хамгаалах байранд одоо бас ингэж одоо оролцоорой бас өөрсдийн гэсэн хэрээтэй болж болно Та яаж ангаахагаа TT-г яаж авах болж авдаг вэ? TT-г анх бид нар одоо өөрөн дээр нь очиж судалгаа хийж агаад одоо тэгээ энэ маань одоо ерөөхдөө бол нөгөө хоёроос арай бага биетэй юм байна энэ жоохон шавдралдаг юм байна гэдэг талаас нь тэгээ тэгж харж агаад ерөөхдөө арай амьдрах чадвар багтай ч гэдэм үү явандаа үрнээсээ түлхэгдэж унгаах магадaltaй гэдэг талаас нь тэгж харж агаад авдаг. Ер нь бол өнгөрсөгч хэрээнүүдийг бол бас дандаа олж авч ирсэн. Одоо үрнээсээ онцсон байхад нь олж авч ирсэн. Тэгээ тийм хэрээнүүд болохоор одоо нисэж чадахгүй насаар тийм байдаг учраас жоохон харамсалтай байдаг. Энэ удаад би яг үрнээс нь зорж авсан. Манай шоу мэддэг ах нар л зөөлсөн шүү дээ. Нэр юун дээр хэрэг хар гэдэг чинь бидний нүдний л асуудалтай хүнний өөрөөсөө болохоор чинь дөрөв давхар одоо Conus S гэдэг
ультра ягаан туяалах нүдтэй байгаа байхгүй. А тэгээд нэгэндээ болохоор амар гоё солонгорсон одоо тий гялалтсан одоо тий одоо нэг юм усан дээр нэг бензин засарч гэдэг гоё ингэ солонгорт нь штэ. Яг тэр шиг наран тарахаар эдэн амар гоё өнгөтэй. Тэгээ бид нар л одоо нөгөө нүднээсээ болоод энийг хар гэж хардаг болохоос уул нь ганган шуу юм байгаа тий. Солонгогийн өнгөтэй. Тий, солонгоо өнгөтэй. Тий. Бас өөр яриулах юм байна уу чамд? Аа. За ер нь тэгэл хэрний тухай судлыг гэвэл зөндөө чат GPT зөндөө байгаа даа. Тий. Одоо. Чи. Ишээ.